Үзэгчдийн эдийн засгийн тойм шин дугаараар та бүхэнд зочинтой ярилцахад бэлэн болсон байна. За энэ удаагийн зочноор Монголын Финтек холбооны гүйцэтгэх захирал Бямсүрэн оролцож ярилцахад бэлэн болсон байна. Тэгэхээр танд шинэ оны мэнд хүргэе. Тэгэхээр Монголын Финтек холбоо сүүлийн жилүүдэд нэлээдгүй өсөлттэй яваа. Сүүлийн 1 жилийн хугацаанд ер нь одоо финтекийн салбарын эдийн засгийн өсөлт тоо үзүүлэлтүүд ер нь ямар гарсан байгаа вэ? За юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. 2025 оны байдлаар ер нь яг финтекийн салбар маань өөрөө сүүлийн жилүүдэд бол огцом дан аз Монгол улс гэдэг төдийгүй дэлхийн нийтэд бол нэлээдгүй бас өсөлттэй байгаа салбаруудын бас нэг байгаа. За энэ яагаад вэ гэхээр мэдээж финтек буюу бас тайлбарлавал фин буюу finance, tech буюу технологи, мэдээллийн технологи гэдэг технологи дээр суурьтай санхүүгийн үйлчлэгийг үзүүлдэг юм салбар байгаа. Тэгэхээр мэдээж яалтчгүй сүүлийн үеийн одоо энэ дэлхийн нийт мэдээллийн технологи дээр суурилсан энэ бүх ил салбарууд бол хөгжиж байгаа улбаатаар финтек салбар өөрөө одоо өсрөнгөө хөгжиж байгаа нь одоо гол жишээ л дээ. За Монгол улсын хувьд бол мэдээж яалтчгүй бид нэр 2019 онд за финтек гэж яригчээвэл яг финтекийн зээл олгодог банкуй санхүүгийн байгууллагууд бол чинь 420 мянган одоо зээлдэгч нартай байлаа. Одоо зээлдэгчийн тоо гэтэл яг өнөөдөр 2025 оны байдлаар нийтдээ зээлдэгчийн тоо нь 2.8 сая, үүний 2.6 сая 93% буюу 2.6 сая нөрөө финтекээр зээл авагч одоо зээлдэгч нар байсан. Тэгэхээр яалтчгүй одоо тухайн 2019 оны 420 өнөөдрийн 2.6 сая гэхээр мэдээж энэ салбарын одоо харилцагч маань ихссэн байна. Харилцагч ихснэг бод тэгээр уялдаатаагаар тухайн одоо энэ салбарт үйлчлэг үзүүлж байгаа компаниуд ч гэсэн бас нэлээдгүй их болсон байна. За яг өнөөдрийн байдлаар одоо Монголын одоо манай финтекийн холбооноос гаргасан жил болгоны 9 сард ийм судалгаа гаргадаг байгаа. Нийтдээ финтекээр одоо үйлчлэгээ үзүүлдэг энэ финтекийн экосистемд оролцогч нарын компаниуд нийтдээ 180-аад гаруй компаниуд байна. За үүн дотроос яг финтекээр зээл олгодог одоо бидний хамгийн сайн мэддэг одоо банкуй санхүүгийн байгууллагууд зээл олгодог байгаа шүү дээ. Аппликейшнээр зээл олгодог. Мөн ганц зээл олохоос гадна одоо төлбөрийн систем юм үйлчлэгээ үзүүлдэг эдгээр компаниуд нийтдээ санхүүгийн цуцлах орноос зөвшөөрөл авсан 72 банкуй санхүүгийн байгууллагууд өнөөдрийн үйл ажиллагаа жишээ нь явуулж байна. За мөн дээрээс нь цахим мөнгө гаргах үйлчлэгээ үзүүлэх юм зөвшөөрлөлтэй Монгол банкнаас зөвшөөрөл авсан 8 компани гэх мэтчлэн байх жишээтэй. Эдгээрийг одоо оролцуулаад энэ экосистем дээр оролцогч нар 180 байгаа. Нөгөөтэйгээр энэ нөгөө өөрөө санхүүгийн үйлчлэгээ үзүүлээд байдаг компани байгаа. Энэ талаараа бол нөгөө технологийн үйлчлэгээ үзүүлдэг бас компани байдаг. Тэгэхээр тэр одоо нөгөө гарцаар дамжуулах ч юм уу тэр технологийн үйлчлэгээ үзүүлдэг компаниуд бас нэлээдгүй их байдаг. Тэгээд тэргээр дамжуулаад санхүүгийн үйлчлэгээг нь үйлзүүлээд байгаа нь өөрөө финтек компани гэж хэлж болно. Финтекийн салбараар дамжуулаад зээл авж байгаа иргэдийн одоо нийт иргэдийн зээлийн хэдэн хувийг ер нь эзэлж байгаа дүр зурагтайгаа бол 2023 оны тоо судалгаагаар бол 1.7 сая иргэн финтекээс одоо нөгөө дамжуулж зээл авсан ийм судалгаа гарсан байсан. Одоо энэ тоо үзүүлэлт ямар байгаа вэ? Тэгэхээр 2023 онд 1.7 сая байсан бол одоо яг 2025 оны 3 дугаар улирлын санхүүгийн зохицуулах орооноос гаргасан статистик судалгаагаар бол нийтдээ 2.6 сая харилцагч хэрэглэгч иргэн маань зээл авсан байдаг. Энэ одоо нөгөө нэг ер нь одоо зээл авах иргэдийн та нэмэгдээд байна шүү дээ тий. Энэ бол нэг ёсондоо гар утсаар дамжуулаад хэрэглээний зээл авч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг ямар нэгэн байдлаар хэрэглэгчийн аюулгүй байдал талаасаа ямар арга хэмжээ зохицуултууд ерөө өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн үү? Аюулгүй байдал тал дээр хэрэглэгчид одоо нөгөө нэг бас эрсдлүүд бидэнд юу байгаа бол гэдэг. Тэгэхээр финтекээр үйлчлэгээ явуулж байгаа банкуй санхүүгийн байгууллагууд журмаараа өөрөө юу гэдэг вэ гэхээр харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал буюу одоо олон улсын стандартуудыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Тэгэхээр эдгээр одоо хууль дүрм журм олон улсын стандартыг зайлшгүй одоо өдөр тутамдаа тухайн компани өөрөө зайлшгүй одоо хянаж мөрдөх шаардлагатай байдаг учраас харьцангуй одоо мэдээллийн аюулгүй байдал одоо Монгол улсын хэмжээнд бол харьцангуй гайгүй гэж хэлж болно дэлхийн нийтэд харьцуулахаар. Гэвч нөгөө талаар бол мэдээж л ялцчихгүй хэрэгжилж байгаа энэ финтекээр үйлчлэгээ авж байгаа хэрэглэгч маань өөрөө энэ дээрээ ласар одоо юу гэдэг харилцагчийн нууц өөрөө мэдээллийг мөн дээрээс нь нууц үг гэх мэтчлэн эдгээрүүд бусдад дамжуулахгүй байх нь зайлшгүй одоо шаардлагатай байдаг л та. Одоо цахимаар иргэд хэрэглээний зээлийг амар хэлбэрээр авах болсноос үүдээд монголчуудын одоо нөгөө нэг санхүүгийн мэдлэг гэдэг юм уу зохицуулалт хомсоос үүдсэн ийм эрсдлүүд ер нь хэр гардаг вэ? Дэлхийн улс орнуудын жишээн дээрээс ч гэсэндээ шин салбар орж ирээд иргэд нөгөө иргэдийнхээ амьдралд сөрөг нөлөөллүүдийг эдийн засаг талаас үүсгэж исэн ийм жишээнүүд байдгүй. Дээрэс нь одоо нөгөө нэг хүүгийн хувьд бас дунджаар ямар байгаа вэ? Одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн байгууллагуудын ер нь дунд чинь бас
Олон улстай харьцуулахад ямар байгаа вэ? За мэдээж хамгийн ихний асуултанд хариулахад мэдээж яалтчгүй нөгөө харилцагч өөрөө одоо кибер аюулгүй байдал цахим зайллан за мэдээллийн нууцлал дээр бол нэг талаасаа харилцагч нөгөө талаасаа одоо компани өөрийн стандарт за тухайн систем нь бол мэдээж эрсдэлгүй аюулгүй байх хэвээр нөгөө талаараа бол харилцагч өөрөө мэдээлэлээ нууцлж явах хэвээр мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг мэдээлэлтэй байх хэвээр. Энэний хүрээнд бол финтек компаниуд өнөөдрийн Монгол финтек компаниуд юу хийж байгаа гэхээр харилцагчдаа мэдлэг олох зорилгоор одоо өөрийн аппликейшн дээр зайлшгүй шаардлагатай асуулт хариултууд мөн дээрээс нь тухайн одоо өөрийн одоо сувгуудаар дамжуулсан мэдлэг мэдээлэл олох энэ бүхий л арга хэмжээг ол авдаг байгаа. Мөн дээрээс нь бас манай төрийн байгууллагууд хүртэл тухайн одоо харилцагчийг айд мэдээлэлээр хангах уу гэдэг нэр одоо компанид ажлууд явуулах гэх мэтчлэн юмнууд хийдэг байгаа даа. Өнөөдрийн байдлаар яг финтекээр зээл олгож байгаа одоо компаниуд яг одоогийн байдлаар хүүгийн төвшин бол нэлээдгүй өөр байдаг. Одоо гэхдээ зохицуулагч байгууллагын зүгээс мэдээж хүүний дэш тааз тогтоох гэх мэтчлийн журмууд бол бас байдаг байгаа. Олон улсын мэдээж жишгтээ олон улстай одоо хүүний төвшинг харьцуулахад мэдээж төсөөлөлтөө газар тэнгэр хоёр шиг. Яагаад тэгэхээр бид нар Монгол улсын одоо энэ санхүүгийн зах зээл өөрөө юу вэ гэхээр гаднаас бид нар мэдээж зээл олгож байна гэдэг чинь гаднаас юм уу татан төвлөрүүлсэн хөрөнгө байх хэвээр өрөө хөрөнгөдөр байж хэвээр гаднаас татан төвлөрүүлж байгаа хөрөнгийн өрөө яг өөрийн зардал нь өөрөө өндөр байвал мэдээж гаргаж байгаа зээл нь төдий хэмжээгээрээ хүн өндөрсөд ингээ явчихдаг. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол энэ хүүний зардлын хэмжээ бас өндөр байдаг байгаа учраас банкуд төдийгүй финтекүүд ч гэсэн бас зарим тохиол олон улстай харьцуулахад бол хүүгийн хэмжээ бол өндөр байдаг. Финтекийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хариуцлага талаасаа гэдэг юм уу ямар зохицуултууд илүү одоо нэг хэрэгцээтэй илүү тулгамдж байгаа асуудлаар нэрлэгдэж байгаа бол За зохицуулалтын орчин гэвэл нилээдгүй өргөн цар хүрээтэй л ярина л да. Магадгүй одоо өнөөдрийн нэвтрүүлгийн цаг хүрэхгүй байх те олон улс төдөөгүй Монголд Монголд нэг ийм зохицуулалт байвал бид нэр хөгжчих гээд ингээд ярил зөндөө байдаг. Маш олон байдаг. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг технологи суурьтай альва үйлчлэгээ гарч ийна гэдэг технологич одоо юу өдөр болгон байнга л хөгжиж идэг. Бид нар бар унтчих хатал ингээд хөгжиж идэг салбар өөрөө байгаа даа. Тийм учраас технологитой суурьтай юм санхүү гэдэг маань дан ганц зээл биш төлбөр тооцоо байна, хөрөнгө оруулалт байна, гэх мэтчлийн одоо даатгал байна, гэх мэтчлийн үйлчлэгийг байдаг. Тэгэхээр байнгын нөгөө зохицуулалтаар ингээд өөрөө хаагаад ахын бас хэр орогтой бас цохимжгүй байгаад байдаг. Гэхдээ нөгөө талаараа мэдээж харилцагч ч юм уу хэрэглэгч талаасаа бодвол зохицуулалт байж тэр чинь мэдээж хэрэглэгчийн эрх ашиг гэж бас яригддаг байгаа даа. Цаатгаараа ярил нөгөө эдийн засаг тухайн орны эдийн засагтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр энэ маань одоо нөгөө харилцсан баланстай байж ижил өөрөө энэ салбар маань өөрөө ингээ хөгждөг байгаа. Гэхдээ нөгөө технологи төрүүлж явж ивэл мэдээж нөгөө зохицуулалтаас л төрүүлж явж идэг юм бас салбар онцлогтой л доо. Тэгэхээр тэрийг одоо зохицуулалт нь баг хойноосоо явж идэг салбар гэсэн үг. Төрүүлээд хөгжчихдөг хойноос нь ингээд зохицуулагчид нар ингээд дагаад явж идэг байдаг. Мөн дээрээс нь энэ салбар маань бас нэг онцлог нь одоо сүүлийн үед ярьдаг одоо химэл оюун гэж хаасаагүй ярьж байна тийм. Тэгэхээр манай энэ салбар маань өөрөө яг химэл оюунтай одоо шууд холбоотой бас байдаг. Одоо бидний өдөр тутмын үйлчлэг нь шууд химэл оюун ухаан дээр assessment буюу үнэлгээ хийж тухайн харилцагчийн зан төлөвийг бид нар мэдчихээн. Тэгэхээр химэл оюун ухаан, химэл оюун финтек хоёр маань өөрөө зайлшгүй өдөр тутмын одоо үйл ажиллагаа финтекээр явуулж ийн гэдэг нь хойно нь ард нь юу вэ гэхээр бас химэл оюун ажилт хийдэг. Хамгийн одоо тайлбарлаж хэлэх юм бол харилцагчийн зан төлөв гэдэг. Өнөөдөр магадгүй би ямсран нэг шинэ бүтээгдэхүүн хүсэж яхахыг тэр нь цаанаа өөрөө юу вэ гэхээр байнгын миний одоо нөгөө харилцагчийн зан хэрэглээний зан төлөв гэж ярьдаг. Хэрэглээний зан төлөв дээр суурлаад дараагийн бүтээгдэхүүнийг санал болгох. Хуучин болохоор уламжлалт өөрөө санхүүгийн систем нь яадаг гэхээр бүх одоо тухайн банкны 500 мянга нэг сая харилцагчтай ерөөсөө нэг бүтээгдэхүүн санал болгодог гэсэн шүү дээ. Одоо болохоор энэ яг нөгөө технологи суурьтай санхүүгийн бүтээгдэхүүн зөвхөн цорын ганц үйлчлэгийг цорын ганц одоо надад зориулах ийм боломжтой байдаг. Тэр цаана нөгөө үнэлгээг нь химэл оюун дээр ажилладаг бас байгаа. Нөгөө талаараа одоо энэ химэл оюун манай салбарт орж ирснийг бид нар харилцагчийн үйлчилгээний одоо энэ процессыг автоматжуулах, одоо чатбот үйлчилгээ явуулах гэх мэтчлэн. За мөн дээрээс нь санхүүгийн салбарын хамгийн гол том одоо эрсдэл маань санхүүгийн эрсдэл бас байдаг. Тэгэхээр санхүүгийн эрсдэл одоо захим эрсдлүүдийг мөн дээрээс нь яаж химэл оюун ухаанаар хамгийн бага түвшинд барих уу гэх мэтчлэн эдгээрүүд маань химэл оюун орж ирснээр бол нилээдгүй одоо өсрөнгөө шинжилэл бас манай салбарт бас орж ирсэн гэж хэлж байна. Ерөнхийдөө одоо энэ финтек салбарын эдийн засагт оруулах үр өгөөжийг
бид нар ирээдүйд юу гэж харж байгаа юм? Одоогийн оруулсан үр өгөөж нь ер нь хэмжигдэж эхэлсэн байгаа юу? Жишээлбэл одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын үзүүлж байгаа хөрөнгө оруулалт гэдэг юм уу те хувь нэмэр гэдэг юм уу энэ талаас нь санхүүгийн өөрийн салбар дээр бол финтекийн салбар асар их одоо өөрийн хувь нэмрээ оруулсан. Одоо жишээ нь бидний нэг жишээ татхад одоо бид нар өглөөс ирлээ гэхэд л шууд өглөөс ирээл гар утсаараа бид нар бүхэл үйлчлэгийг авч जैन. За такси дуудаж जैन. Өдөр одоо хоолнд ороход хоолоо хүртэл гар утсаараа захиалж идэж जैन. За төлбөр тооцоогоо гар утсаараа хийж जैन. Гэх мэтчлэн ингээ орой гэртээ харихтаа хүртэл онлайн шопинг бас л гар утсаараа гэдэг ингээд e-commerce буюу гэх мэтчлэн энэ цогц арга хэмжээг ерөөсөө л манай энэ технологиор дамжуулж үйлчлэгээ үзүүлээд байгаа энэ салбар хэлээд байгаа. За энэ дээр сүүлийн үеийн тренд болж байгаа нь болохоор супер ап гэдэг бас трендүүд их гарч ирж байгаа финтекээс судалцаар. За супер ап маань гэдэг маань саяны энэ бүхий л үйлчлэгээ өглөө нөгөө харилцагч маань өглөөс ирэхээс ахуулаад орой унталтал бүхий л үйлчлэгийг нэг одоо аппликейшнээр нэг платформоор одоо өгөхийг өөрөө энэ супер ап гэдэг. Олон улсын одоо трендээр ажиглахад бол сүүлийн үеийн одоо тренд финтекийн трендүүд юу вэ гэхээр ялтгүй супер ап байгаа. Хөгжлийн трендүүд бас ингээ ажиглагдаж байгаа. Одоо жишээ нь бид нар Монгол улс дан ганц Монгол улстай ингээл бид нар финтекийн үйл ажиллагаа яриад финтек ярьдаггүй. Олон улсад манай энэ салбарын нийт компаниуд олон улсын чиг хандлагууд хаана вэ гэж байнгын л олон улсын энэ арга хэмжээнүүд дээр очиод судлаад бид нар хаана явж байна гэл ингээд дүгндэг байгаа. За тэгэхээр ерөөсөө Монгол улс бол бид нар бол бараг төрүүлж халах чинь гэж хэлж болох нь бас болно. Юу вэ гэхээр бид нар яг өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт төлбөр тооцооны 98% нь одоо бид нар одоо non cash буюу одоо бэлэн бус гүйлгээгээр ингээ явж идэг байна. Тэгэхээр нөгөө 2% нь л бэлэн мөнгөөр л явж ийн л гэсэн үг л дээ. Тэр энэ нь өөрөө дэлхийн нийтийн жишгээр бол асар одоо хамгийн бараг урд явж байгаа гэж хэлж болно. Мэдээж 1/8-т манай урд хөрш одоо хятадууд бол бүхэл үйлчлэгээ бол шууд онлайнаар шилжүүлсэн байдаг. Гэтэл манай одоо бидний одоо сайн мэддэг Япон, за Англи гэх мэтчлэн орнууд бол одоо яг энэ төлбөрийн үйлчлэгийн систем бол яг манай улстай харьцуулахад бол одоо хаагур бид нар бол нэлээдгүй урдуур зэгсэж байна гэж хэлж болно. Одоо яг нөгөө нэг гар утсаар аппликейшнаар зээл олгодог банк санхүүгийн байгууллагууд 70 орчим байна гэсэн шүү дээ тий. Одоо энэ дэр нөгөө нэг хязгаарлалт гэдэг юм уу ямар нэгэн журам үйлчлэх хэвээр юу мэдээж нөгөө нэг зах зээлийнхаа зарчмаар хэрэглэгчийн гэдэг юм уу тий аж ахуйн нэгжүүдийн тоог хязгаарлах нь мэдээ зохимжуулж гисэндээ энэ урт хугацаанд бид нарт одоо иргэдэд гэдэг юм уу санхүүгийн дарамтыг бий болгох одоо хэрэглээний зээлээс хэрэглээний зээл рүү л одоо нөгөө дамждаг ийм тогтолцоол ерөнхийдөө ихэнх иргэдийн амьдрал ер нь судалгаа гарч гисэндээ гараад ирсэн л байна л да. Тэгэхээр энэний дээр аж ахуйн нэгжүүд дээр бас ямархуу шаардлагуудыг анх үүсгэн байгуулах тахтан гэдэг юм уу эсвэл энэ дээр тоо хязгаар тавих хэрэгтэй юу? Ямар зохицуулт ер нь ирээдүйд хийгдэх бол? Зөв. Мэдээж одоо энэ зах зээл дээр тий нээлттэй зах зээл дээр одоо шударга өрсөлдөөн зах зээл дээр бид нар бол мэдээж хязгаарлах нь бол зохимжгүй байгаа. Гэвчиг яг өнөөдрийн байдлаар нийтдээ яг санхүүгийн цэцүүлэх орон нутгийн 72 банк ус санхүүгийн байгууллага нь одоо финтекээр зээл олгож яг финтек үйлчлэгээ явуулж байна л та. За мэдээж эдгээр 72 одоо финтек банк санхүүгийн байгууллага бид нар анх үйлчлэгээ одоо явуулахад нь санхүүгийн цэцүүлэх орооноос тухайн одоо журмын шаардлагуудаас тавьдаг байгаа. Журам дээр одоо олон улсын стандартын ийм хангасан байх хэвээр мэдээлэл технологийн аюулгүй байдал. За мөн дээрээс нь одоо юу гэдгийг саяны бүхэл одоо банк санхүүгийн байгууллагын ийм журмуудын зайлшгүй юм тавигдах шаардлагуудыг хангасан байх хэвээр байдаг. Тэгсний үндсэн дээр одоо финтекээр үйл ажиллагаа явуулдаг бас байгаа. За мэдээж яг одоо ярихаар 72 гэдэг маань мэдээж бас чамгүй бага тоо биш. Гэхдээ боловч яг өнөөдрийн одоо манай Монголын хэрэглэгчийн тоо бол бас нөгөөтэйгээр бас их байна. Тэгэхээр яалтчгүй энэ талд эрэлт байгаа учраас нөгөө талд мэдээж тухайн одоо нийлүүлэлт байх нь одоо зах зээлийн хууль байгаа учраас энэ байдаг. Нөгөөтэйгээр одоо нөгөө хүн болгон одоо хэрэглээний зээлтэй байна. За хэрэглээний зээлээс зээлийн хооронд байна гэдэг юм сүүлийн үеүүд бас ийм 2025 оны одоо 1-2 дугаар улиралд бол нилээдгүй одоо бас яригдсан байгаа. Гэвчиг яг өнөөдрийн байдлаар манай одоо хэрэглэгч нар яагаад тэр зээлийг авч байгаа бас шалтгааныг бид нар хамгийн улс сууртайгаар бас ярих нь зөв л дөө. Тэрнээс шин хүмүүс зээл аваад байна. Ерөн зээлийн хязгаарлал гэдэг нь өөрөө бас боломжгүй зүйл. Мэдээж нөгөө талаар зээл хэрэгтэй байгаа байна. Бидний өнөөдрийн байдлаар инфляцийн түвшин ямар байгаа даа харилцагч одоо ард иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа вэ? Өнөөдөр цалингийн орлого, за цалингийн бус орлогод ямар байгаа вэ гэдгийг улс сууртайгаар нөгөө талын ярьж бид нар бол энэ зээлийг хаяа эсвэл энэ зээлийг одоо юу гэдгийг олгохоос татгалзъя эсвэл энэ зээл олгоод байгаа компаниудын одоо хязгаарлалаа гэдэг энэ дараагийн
одоо юм шийдвэрүүд дараагийн юм ярих хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор яалтчгүй бид нэр юм улс хууртайгаар бас ярих нь зөв болов уу гэж бас боддгийн. Финтекийн салбарыг ашиглаад иргэдийн одоо нөгөө хөрөнгө оруулалт хийх эсвэл одоо бонд худалдаж авах гэдэг юм уу тий хөрөнгөний зах зээлд оролцох хандлага ер нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үү? Одоогийн боломжоор ерөнхийдөө хөрөнгөний зах зээлд оролцоод үйлчилгээгээ санал болгож байгаа бас ойролцоогоор хичнээн аж ахуйн нэгжүүд байгаа бол хөрөнгөний зах зээл дээр бол финтек компаниуд бол маш одоо сайн тоглогч нарын нэг. Одоо хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй топ 20 компаниуд байдаг. Тэр топ 20-ын эхний 5, эхний 10-т нь бол манай финтек компаниудад дээгүүр чигсдэг байгаа даа. Юу гэхээр финтекээр финтек үйл ажиллагаа явуулж байгаа компани олон нийтэд нээлттэйгээр өөрийн IPO хийхэд одоо хувьцаагаа харилцаалахад бол хамгийн их хувьцааг нь авч ийсэн. Одоо ч гэсэн тэр нь одоо топ 20-доо байнга явж идэг, топ 10-таа хүртэл байнга явж идэг бол манай финтек компаниуд бас байдаг байгаа манай салбарын компаниуд. Тэгэхээр энэ маань өөрөө цаанаа юу гэж илтгэхэд байгаа вэ гэхээр өөрөө энэ компаниуд зах зээлийн хувьд ч тэр зах зээлийн одоо тухайн компани үнэлгээ нь байнгын одоо үнэлгээ нь одоо доошо буудаггүй, хувьцаа нь буудаггүй. Тэгэхээр ингээ байнга эрэлттэй байдаг гэж нэг талаараа байдаг. Одоо hot гэсэн үг те одоогийн ярьж байгаа бол те байнгын одоо хүний анхаарал төртөж идэг бол компаниудын нэг байдаг. Тэгэхээр нөгөө талаараа юу гэхээр тухайн компанид өөрөө хүмүүс хөрөнгө оруулах хандлагууд их байдаг. Тэгэхээр Монголд IPO байсан бол мэдээж Монгол хувьцаа эзэмшигч бол нилээдгүй байдаг. Нөгөө талаараа бас том хувьцаа эзэмшигч, гадны хувьцаа эзэмшигч бол бас манай Монголын одоо финтек компаниуд, технологийн компаниудад хөрөнгө оруулах юм хандлагууд бас байдаг, дуртай байдаг. Юу гэхээр өөрөө дангааз Монгол гэлтэхгүй энэ технологид хөрөнгө оруулагч нар илүү технологийн компаниуд хөрөнгө оруулах юм хандлагууд бол сүүлийн жилүүд 5-6 жилүүд бол шууд ажиглагдсан байгаа даа. Тэгэхээр тэр тренд маань өөрөө манай салбар руу бас юм хөрөнгө оруулах юм хөрөнгө оруулалтыг татах боломжтой байдаг. Олон улсын бол нэлээдгүй том одоо ventures компаниуд, том компаниуд манай финтек компаниудад бол хөрөнгө оруулсан байдаг. Яг одоогийн байдлаар ч гэсэн хөрөнгө оруулаад ингэж явж байгаа. Хөрөнгөний зах зээл дээр сая ярьсан дан ганц нөгөө хувьцаат гэлтэхгүй дижиталаар дамжуулж одоо бас л нөгөө платформоор дамжуулж тий бондыг, итгэлцлийн үйлчлэгээ гэх мэтчлийн юм хөрөнгөний зах зээлийн бас юм идэвхтэй бүтээгдэхүүнийг бас манай финтек компаниудад харилцагч хэрэглэгч нартай санал болгодог байна. Одоо Монголын финтекийн холбоонд гишүүнчлэлтэй аж ахуйн нэгжүүд маань бас гадагшаа зах зээлийн нэлээдгүй тэлж байгаа сонсогдчихсэн. Тэгэхээр яг энэ гадагшаа үйл ажиллагаагаа тэлэх холбооны үйл ажиллагаа одоо гадаад хамтын ажиллагаа тэлснээрээ эдийн засаг талаасаа биднэрт ийм өгөөчтэй юм а хэрэглэгчдэд бид нар ингэснээрээ ийм давуу талуудыг бий болгох боломжтой гэсэн одоо урьдчилсан ийм тооцоонууд гарсан байгаа болов уу гэдэг дээр. Тийм. Яг нөгөө урьдчилан тооцоол гэхээс илүүтэйгээр финтекийн холбоо нь өөрөө 2023 онд Сингапур хотноо бидэд Азийн 10 орон нэгдээд финтекийн Азийн финтекийн нэгдэл гэсэн юм үсгэн байгуулсан байдаг. За тэгээд энэ маань өөрөө бид нэр яг цаашдын зорилго маань юу гэхээр одоо бол 14 орн байгаа даа. Тэгэхээр 14 Азийн бид нар орнууд одоо мэдлэгээ тэ knowledge sharing мэдлэгээ болон энэ өөрийн гэсэн энэ бүгдээр юм харилцагч нартай гишүүдтэй байгаа. Гишүүдийн хоорондын бүтээгдэхүүн үйлчлэгээ солих, мэдлэгээ солилцох гэх мэтчлийн зорилгоор анх нэгсэн байд. Сингапурд бол жил болгон 11 сард яг энэ финтекийн глобал дэлхийн нийтийн хамгийн том арга хэмжээ болдог. Одоо нөгөө жилд нэг хурамчуулаад финтекийн цаашдын тренд одоо хаана байгаа даа гэдэг ерөөсөө дэлхийн одоо финтекийн том санхүүгийн технологийн акулууд тэнд одоо цуглардаг гэж хэлж болно. Тэрэн дээр цаашдын трендээ бид нар ярьдаг. Яг тэрэн дээр одоо нийтдээ бид нар энэ Азийн тэр дотор Сингапур, Хонконг, Монгол, Солонгос, Япон гэх мэтчлийн тэгэхээр орнууд байдаг. Тэгээд энэ дээр Сингапур дээр одоо бид нар очиод хоорондоо одоо эх жил яаж ажиллах вэ, хамтын ажиллагаа бид нар ярилцдаг. Эдгээрээс үүдэлтэйгээр бид нар яаж гишүүдтэй одоо боломжууд өгдөг гэхээр тухайн энэ орнууд дээр одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ тийшээ сурталчлах хоорондоо гүүр болох гэх мэтчлийн юм байдаг. Одоо сая энэ 2025 оны 11 сард Сингапур, Хонконг мөн 26-наас 28-ны хооронд бид нар Солонгосын одоо финтек викэд бас нийтдээ нэг 10-аад байгууллагын 20 гаруй төлөөлөгч нар бид нар очиод яг Солонгосын хамгийн сүүлийн үеийн одоо бидний одоо сайн мэддэг Kakao Pay, за Navir, за TOS гэдэг ингээд Солонгосын одоо хүн амын 70-80% нь яг хэрэгэлдэг эдгээр компаниуд дээр яг газар дээрнүүдээр очиж танилцах, бүтээгдэхүүн үйлчлэгээтэй танилцах, цаашдын одоо хамтын ажиллагаа эрхэн яаж хамтарч болох уу талаар ингээд уулзаад ирлээ. За мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсанд бас баярлалаа. За баярлалаа.
Үзэгчдээ эдийн засгийн тойм минутагийн зочноор Монголын Финтек холбооныг үүсгэх захирал Бямсүрэн оролцож, Монголын Финтек холбоонд одоо тулгамдж байгаа асуудал болон цаашдын зорилгын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэлээ.